За үзэгчдээ бид ямар сэдвийн хүрээнд ярилцах вэ гэхээр маш гоё та шинэ жилийн өдөр бас одоо энэ гоё зүйлийг бас уралдаж байна. Сайн байна уу та? Шинэ оны минь. За өглөөний минь. Өглөөний минь шинэ оны минь. За баярлалаа. За эцэстээ бид эсхийг орлооч жаргал сайхныг өрсөн. Жаргал сүрнийг өрсөн байна. Ямар хөөрх юм бэ? Ийм олон төрлийн хийж болд юм биш үү? Тийм тэр чин дан эсхийгээр тий. Ерөнхийдөө бол манайх болохоор яг Монгол хоньны ноосыг ашиглаад тэгээд бүх төрлийн эсхийг бүтээгдэхүүн хийдэг байгаа. Ялангуяа шинэ жилийнхаа тоглоомыг хийгээд бит болохгүй гэж одоо хийсэн байгаа. Энэ үсээ хөөрх юм аа. Энэ царэмэрэг юм аа. Өмсөн малгай залгаа нүртэл. Тэгээ дан эсхий болохоор ингээ барихад их гоё юм байна. Тааламжтай юм байна. Ер нь бол нөгөө монголчууд маань хэдэн мянган жилийн өмнөөс одоо эсхий бүтээгдэхүүн хэрэгжилж ирсэн. Тэгээд илүү эсхийг ингээ орчин үеийн хэм маягтай олгоод өдөр тутамд хэрэглээд тэгээ бидний хувьд шинэ жилийн баяр гэдэг бол маш сайхан баяр байдаг. Тэгээ тэрэн дээр ч гэсэн илүү их ийм одоо онцгой шинэ жилийн тоглоомнууд байвал хөгжилтэй юм болоо гэж бодсон байгаа. Яг ингэж гоё бөөрө хийхэд нэлээд цаг орох уу? Битээр одоо хамт хийж үзье гэж бодсон. Ер нь бол би та хоёрт ингээ зориулаад бэлдээд ирсэн байгаа. Тийм. Тэгэхээр одоо за энэ бөмбөлөг маань болохоор дотроо ингээд хөөсөнцөртэй. Тэгээд гадуур нь ингээд уламжлалт аргаар буюу нойтон аргаар ингээд эсгэрүүлсэн байгаа. Одоо болохоор бид нар болохоор бас нөгөө хуурай аргаар эсгэрүүлэх буюу ингээд шиврэн зүг ашиглаад одоо бүхэл төрлийн одоо ингээд чимэглэлтэй эдрийгээ ингэж хийж үзэх юм байгаа. Гэхдээ би та хоёрт арай илүү амар байлгах үүднээс тэгээд цөмөрөө нэг ийм бууг хийж үзье гэж байгаа. Арай жижигрүүлсэн хөлбөр нь тийм байгаа. Тэгэхээр эдгээр ерөөсөө будахгүй яг одоо будганд оруулсан эсхийгээр ингээд зурж ийна гэсэн үг байна шүү дээ. Тийм байна. Та хоёрын бол барьж байгаа ноос болохоор ямар нэгэн будганд оруулаагүй одоо натурал буюу яг нөгөө бор хоньны ноос гэсэн үг байгаа. За эхлэе. За эхлэе. За бид нар болохоор ерөнхийдөө бол ингээд хуурай аргаар эсгэрүүлэхэд ийм зөвнүүд хэрэгэлдэг. Гэхдээ энийг нөгөө хамгийн эхний ажил бол аюулгүй ажиллагаа авах хэрэгтэй. Болгоомжтой агаарай. Апс яг. За энэ үзүүртэй доор үзүүрхтэй. Доор үзүүртэй арай юм өөр зүй байдаг байгаа. Тэгэхээр энэ ноосноос ингээд баг багаар аваад энэгээр нүд хийх юм байна тий. Нүд хийх юм байна. Нүдний цагаан явж байгаа юм биш. Тийм арай жоохон том гэх юм уу тий. Тийм байна. Тэр нь орж ирэх юм байна. За одоо яг лээ. Их хөөрхөн алаг нүдтэй бог. Ер нь тийм. За тэгээ ер нь бол бага хэмжээгээр аваад эхлээ хэлбэрээ гаргаж өгнө. За болгоомжтой бага угаар зоогоод ер нь бол зүгээ дарчаад ингээд дарж болохгүй. За анх удаа хийж байгаа хүмүүс бол зүгээ хуглаад байдаг. Тэгэхээр одоо бол ингээд хонгороо бол ингээд шүү. Тэгэхээр яг чигээр нь дараад авах хэрэгтэй гэсэн. Шууд ерөөсөө. Хонгороо аягүй сайн хийж шүү дээ. Ич сонирхолтой юм байна. Тийм нэг төрлийн бас стресс тайлчж болохоор. Тийм байна. Хэлбэрт оруулах нь их чухал юм байна шүү дээ. Олон дахин ингэж хатгах нь тийм ээ. Тэгээ ерөнхийдөө ингээ хэлбэрээ ингээ 100 гаргаад өгнө гэсэн үг. Ингээ нэг бүрхий болоод ирж байгаа. Ингээ нэмж хийгээд тах юм байна л да. Хоньны ноосоор ингээ юм хийж байгаа тохиолдолд болохоор засаж янзлахад их амар байдаг. Ер нь засагдах боломж нь айгүй амархан байдаг гэсэн үг. Буцаагаад авах уу эсвэл нэмээд өөр өнгөөр шивнэ гэсэн үг үү? Одоо аль алийг л ашиглаж болно гэсэн үг. Нөхөний зугаат юм байна. Нэг өсний бас стресс тавихаар байгаа зү. Хамаагийн анхаарал ийшээ төвлөрчтэй юм шиг. Гэхдээ насны хязгаартай юу ингэж хийхэд? Ер нь бол нөгөө нэг аюулгүй ажиллагаа зүгээр одоо хуурай аргаар эсгэрүүлж байгаа буюу энэ зүг ашиглаж байгаа тохиолдолд болохоор эндээс насны хязгаар байгаа. Бага насны хүүхдүүд болохоор аюулгүй ажиллагаагаа бас бодох хэрэгтэй байгаа гэсэн. Минийхний хийв яагаад юм бэ? Ер нь бол баг багаар аваад хийвлээрээ. Тийм байна. Тийм байна. Баг багаар хийх хэрэгтэй юм байна. Тааруулаад тий. За. Чин нүд нэг талтай нүд зурсан чинь баг нөгөө голдооны том л нүд хийж шиг боллоо. За нөгөө талд нь ич. Юу нэг бүтээлийг хэр удаа хийх вэ? Яг ингээд нэг бариад суулаа гэхэд. За ер нь бол ажиллагаанаас шалтгаална. Илүү их одоо нөгөө нарийн ажиллагаатай хэлбэр дүрсгийн хуваар ихтэй бол мэдээ цаг орно. За энгийн нөгөө нэг фактор энгийн үйл юмнууд хээ явуул ашигласан тохиолдол харьцангуй гайгүй. Ноосоо бэлтгэхдээ яаж бэлтэх вэ? Одоо гэрийн нөхцөл бид нар хийгээвэл. За бид нар болохоор нөгөө хэдэн мянган жилийн турш ингээд ноос бэлтэх арга байгаа шүү дээ. Одоо ингээд ноосоо самнаал, саваал гэл тий. За бидний хувьд болохоор ихэвчлэн ноос боловсруулах үйлдвэрээс одоо ялгаад угаагаад самцсан нарийн ноосыг авч ашигладаг. Будганд оруулахдаа яаж вэ?
За ерөнхийдөө бол бодгонд оруулдаг бас манай үйлдвэрүүд байгаа. За. За тэдрээс авах тохиолдол зарим тохиолдол бас өөрөө гаргана. Бид өнөөдөр бас 70-80-аад оныг онцолж байгаа. Тий 70-80-аад оны үед таны одоо шинэ жилийн дурсамж тань юу вэ? Би өөрөө 80-аад оны хүн л дээ. Тэгээд ер нь бол ихэнхдээ л давхцах байх. Бидний хувьд болохоор нөгөө ээж аавын ажил дээр очиж шинэ жилийн дээр очиж бэлгээ авах те. Тэгэл нөгөө ууттай мандрины өнөр гэл тэдэр бол Яг л дурсамж шиг хэвээр аа. За. За яаж вэ? Болж байна. Миний Тод баг бүлэг хоёр Spider-Man болоод юу аа. Яг нөгөө хүмүүсийн чинь нүд мүд бүгд өөр өдөн шүү дээ. Тэгэхээр одоо ингээ өөр царайтай өөр нүдтэй богоож болгоно шүү дээ. За одоо энэ дэр юу юм хөө? За одоо ингээ ерөнхийдөө болохоор ингээд нэг юм хар нүдний голыг хийгээд өгөх юм тийм ээ. За энийг болохоор бас л бүр арай багыг авч эхлэх хэрэгтэй гэсэн. Аха. Энэ бүр голынх нь учраас их жижиг авах хэрэгтэй юм шиг байна тий. Жохон аваа. Амьлаад ирж штэ ямар хөөрхий бэ? Таны хувьд ер нь хизээс энийг хийж эхэлсэн бэ? За би болохоор ер нь бол 2017 оноос эхэлж хийж эхэлсэн. Тэгээ 2017 оноос хийгээл эсгэ гэдэг энэ эсгэгээр одоо бүтээгдэхүүн хийж үзэн. Нэгээс нэг материалыг хийж байгаа учраас бүхэл төрлийн юм хийх боломжтой. Гутал, хувцс, одоо гэр орны ахуй хэрэглэл те, аягны сойрноос ахуулаад тэгээл декор гэл одоо нөгөө бүхэл зүйлийг хийж болдог. Болохоор надад айгүй сонирхолтой санагддаг. Би өөрийгөө айгүй сонирхолтой амьдарч байгаа гэж бодож байгаа шүү. Гэрээ декор гэхээр ихэнхдээ юу гэж болох вэ? Юу ч хийж болох уу? Тэгэл үнэртүүлэгч одоо нөгөө ширээний скачер гэл те. Нөгөө материал нэг осны гарч байгаа учраас хүссэн юм хийгээд эхэлнэ. Тэгээд юу эрүүл мэндэд нөгөө нэг эрүүл ахуйд гэдэг юм уу сайн ач холбогдол нь юу ах вэ эсхийний? Тийм. Хоньны ноос маань өөрөө нөгөө нэг материалынхаа шин чанарын хувьд болохоор маш гайхамшигтай материал гэж үздэг. Тэгээ энэ маань болохоор ноос маань болохоор одоо дулааныг өөртөө хадгална, дууг тусгаарлан, тодорхой хэмжээний чигийг шингээнд. За тэгээ зарим нэг гадаадын болон Монголын нөгөө судалгааны үрэлэнгээс гаргасан судалгаанаас үзэхэд бас тодорхой хэмжээний одоо хорт байцыг өөртөө шингээж хариулдаг гэсэн судалгаанууд айгүй их байд юм байлаа. Тэгэл тэрийг уншиж судлаад гадаадын болон дотоодын судалгаануудад нэлээд үзэж уншиж сонирхдаг. Хөө ер нь өөрийнхөө нөгөө дуртай зүйлийг хийж байгаа учраас илүү сайн судлаад эндээ бас их сэтгэл гаргаж их цаг зав зарцуулдаг баха. Монголд маань бас айгүй мундаг эсгийн урлаач бас байгаа. Тэр чинь одоо хэдэн мянган жилийн туршид ингээ хөгжөөд явж байгаа учраас тэр хүмүүсээс бас сурж мэдэх юм зөндөө аа. За минийх ер нь өөрмөс их амтны төрөл рүү ороо явчих бол. Арай одоохондоо танигдаж амжааг байгаа юу? Харин тийм. Алга нүдтэй гэсэн чинь чи пингвин хийсэн юм шүү. Харин минийх хөөхөн пингвин болчих шиг болоо нү. Мэм гэж дураад. Надад бол пингвин шиг харагдчихжээ. Амрын жоохон том юм лөө. Зя. Ингээд яхалаа. За одоо ингээ ерөнхийдөө болохоор энэ хуурай аргаар эсгэрүүлэнгүүт ноос маань баг зэрэг ингээ сахлаг харагдаад байгаа тийм. Тэгэхээр энийг дахин усан ажиллагаанд оруулах юм бол ерөнхийдөө одоо илүү ингээ ноос маань ноостойгоо уусаж өгөөд одоо салахаар одоо ингээ татчул салчих магадгүй юм шиг санагдаад байгааз. Тийм. Тэгэхээр энийг одоо дахин усан ажиллагаанд оруулах юм бол одоо салахааргүй эсгэрж нэвтэршиж хоорондоо наалдаж өгөх юм байна. Дараа нь цэвэрлэхдээ яах вэ? Ер нь угаачих тийм. За. Дай мөрхөн нэг улаан юм байна. өгөөч. Би миний хамар их хөөрхөн жижиг. Одоо болохоор жоох ингээ хэлбэржүүлээд өгвөл их зүгээр санагдаж байна. Нүдийн болон. Энэ нэрээ их гоё тийм зугаатай юм байна. Ер нь бол ихэндээ бол нэг энгийн зүйлсүүдийг бол сурахад их гайгүй юм санагдаж байна. Тэгээд бас нөгөө сонирхоод энэ чиглэлээр сурах гэх юм бол одоо интернетд ч юм уу айгүй болон дасгал хичээлүүд Монголын багш нар болон гадаадын багш нарууд бол заасан байдаг. Ахугаас холдохгүй байх бас нэг гоё арга юм да. Хамгийн нас ашиглаад. За, юугаа юу амаа яаж хийх? Амаа цагаанаар хийж хөө. Энэ одоо ингээд хамарны. Тэгэхээр амаа цагаанаар одоо энэ ч нэг юм жижигхэн өөрх ингээ ам хийцэн байгаа зү. За танд их баярлалаа. Бидний ярилцах цаг дуслаа. Тэг үзэгчтэй мөн одоо ийм гоё хэсгээр гоё урлал хийж болд юм а гэдгийг
харуулах гээд энэ сонирхолтой сэтийг сонгосон. Тэгээд дуусгаар нь бас гүйс тааруул. Энд дээр одоо нэг эвэр нэмэгдээд ороод ирэх байна. Тэгэхээр гоё болохоор баярлалаа танд. Шинэ оноос таарай. Миний хэлээ бол цаарах уу? За. Хөөх хэлээ штэ. Хөөхөн пингвин байгаа штэ. Гэтэ хамрын пингвин биш болчихжээ. Цасан хүн За энэ жоохон. Цасан Пингвин болгоё гэж бодчих. Нүд бол яг пингвин болсон уу? Хоёлаа дуусчихад үзэгчтэй мөн гэсэн харуулъя тэхөө. За баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа.